За сайн бацгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдрах урлаг сувагт маань тавтаа морил. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол ер нь энэ сувгаар одоо дамжуулаад юуг одоо хүргэх вэ гэдэг талаараа тавьчихан танилцуулах гээд хэд хоногийн өмнө YouTube дээр би бичлэг үзэж байгаад гинт нэг зүйл одоо ойлгосон тэрний юу байсан бэ гэхээр хүмүүс ерөөсөө ингээд Монгол ч гэсэн хэлдэг шүү дээ ерөөсөө хамгийн том буян бол за хүүхэд гаргах мод тарих тэгээд ном бичих гэд энэ гурыг ер нь оруулдаг тий. Тэгээд тэр бичлэгэн дээр YouTube дээр гэсэн тэр эмэгтэй болохоор ерөөсөө хүмүүс одоо өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлсээ бусдаа ерөөс хуваалцах хэрэгтэй гэж хэлсэн. Тэг ганцаархнаа ингээд тэр мэдээллийг мэдээд ингээд байгаад байна гэдэг бол угаасаа жоохон одоо аминчхан үзэлтэй ягаад гэвэл таны мэдж байгаа мэдээллийг бусад хүмүүс одоо мэдгүй хүмүүс байгаа. Тэр мэдгүй байгаа хүмүүс нь тэр таны одоо хуваалцах гэж байгаа мэдээллээс одоо олон зүйлийг суралцаад тэр хүмүүсийн амьдрал нь өөрчлөгдөнө. Тэгээ тэр нэг хүний ард ч гэсэн одоо зөндөө олон хүн байдаг. Тэгээ тэдгээр одоо нэг хүнд л бид нэр одоо өөрчлөлт хийхэд ард нь тэр хүн нь сая гаруй хүн одоо өөрчлөх боломжтой. Тийм одоо асар их тийм impact одоо үүсдэг гардаг гэж хэлсэн. За тэр бол угаасаа яг үнэн тэгээд тэр утгаараа бас энэ одоо мэдж сурсан зүйлүүдээсээ хуваалцах зорилгоор энэ сувгийг ингээ эхлүүлсэн байгаа. Тэгээ яалтчгүй одоо ингээд ер нь хүн одоо амьдралдаа нэг би яг л ийм төрлийн хүн, би энэ чигээр л байна. Би ингээл угаасаа төрцөн гэдэг утгаар ингээд яг энэ чигээр ингээ яваад хахаар хүний амьдрал ерөөсөө сайжирдгүү, дэвшилт гардгүү. Хүн заавал ингээ комфорт зон гэж байдаг тийм. Тэрнээсээ гарч байж тэр өөрчлөлт ирдэг, өсөлт ирдэг. Одоо ийм процесс явагддаг. За миний хувьд би болохоороос англи хэл дээр ийм YouTube channel эхлүүлээд жил гаруй болж байгаа. За тэр англи channel-ыг эхлүүлэхэд ч гэсэн бас анх ингээл айгүй тийм хүсээд ингээд байгаа одоо юм хуваалцаад тий янз янзын зүйлээ тэр яг үед одоо жилийн өмнө одоо inner child одоо доторх хүүхэд гэж ярьдаг тэр зүйлээ ингээд яг ойлгож эхлээд ийм байд юм бэ эн чинь бас ингээд гэмтсэн байд юм бэ ингээд ойлгож эхлээд ингээд тэргээ эмчилгээд ингээд явж ийсэн яг үе ягаах. Тэгээ яг тэр үедээ бас ингээд өмнө нь ч гэсэн ер нь ингээд агуу тийм мессеж ирдэг байсан л та ерөөсөн YouTube channel хийгэж ингээд одоо ингээд сурсан юмаа хуваалцаач тий гэдэг юм маш их тийм мессежүүд ирдэг байсан. Тэгээ тэрийг ингээд дандаа ингээд игнор хийгээл за дараа. Гэл нэг ясандаа тэр чи ерөөсөө айцаа давж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ тий. Ер нь мэдээж анх удаа ингээд яг камерны өмнө гараад хамаг юм аяар ингээд суuna гэдэг бол хүнд хэцүү. Ялангуяа угаасаа дотогшоогоо хүн тий дуугаа хүн угаасаа тийм хүмүүст бол энэ угаасаа айгүй тийм challenging тийм хэцүү зүйл байгаа байхгүй. Тэгээ тэнийгээ давснараа бид нэр бас айгүй их хөгжил өсөлт бас давхар ирдэг. Тэгээ тэр яг бас миний амьдралд ингээд харагдсан болохоор ингээд би бүр яс англи суугаа нэгтээ бүр өөрийгөө бүр хүчлээ бүр ингээд баг хүчээр шахав. За зүгээр дуугаал надгаа ингээд эхлүүлээд тэгэхгүй бол ингээд шалтгаан тоочл за маргааш өнөөдөр ингээд хийгээд ингэж байна. Тэгж байна тий иймч байхгүй юм тэгээд ингээд бол ерөөсө хизээж юм бэлэн болно гэж байхгүй амьдрал дээр ерөөсөө заавалчгүй өөрийгөө түлхэл яг одоо цагт л бид нар цаг байгаа энэ цаг дээр бид нар яг хийх байгаа зүйлүүдээ хийн юу одоо хийхийг хүсэж байна гэдгээ хийгээд ингэж явах юм бол цаг хугацаагаа маш ингэж хурдан өнгөрч байгаа. Энэ цаг өнгөрч байгаа хурдан өнгөрч байгаа цаг хугацаанд бид нар хийх ёстой зүйлээ ер нь хийгээд явах хэрэгтэй байна. Ягаад гэвэл бидний хийх ёстой зүйлийг хийсэн ч цаг хугацаа өнгөрнө, хийгээгүйсэн цаг хугацаа өнгөрнө. Тийм болохоор ер нь хийгээд ингээд явах юм бол ингээд эргээд ингээд харахад те за нэг жилийн хугацаанд за барыг нэг ч юм хийсэн үедээ ингээд нэг мэдсэн чи ингээд
Нийт жил олчлоо. Одоо ингээл баг 2027 удахгүй гарлаа гэж бодогд нэг wasted тий. Цаг хугацаагаа нэг дими хоосон, дими зарцуулсан юм шиг тийм мэдрэмжтэй. Тэгэхээр яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ хийгээд ингээд хүн яваад ирэхээр тэрийг ингээ харахаар цаг хугацаа ингээ өнгөрсөн ч гэсэн ямар ч тач би одоо юма хийсэн байна, хиймээр байсан юма хийх стемнүүдээ хийсэн байна гэд харамсах сэтгэл болохоор ер нь бол маш бага төрдөг юм шиг санагдсан. За тэгээ энэ сувгаар болохоор дамжуулаад за амьдрал бол урлаг гэдгээ би бол ерөөсөө өөрийнхөө амьдрал дээр дахин давтан миний амьдрал дээр ингээ харагдчихэж байна. Харагдаад ингээд бүр нэр нь тийм да. Бидний одоо хувьд одоо яг ингээ амьдралыг ингээ хараад үзгээ амьдрал маш урт маш богинохан юм шиг ингээд санагдаж байгаа байхгүй. Ингээл нэг мэдсэн чинь л бүр ингээл айгүй олон жил өнгөрцөн. Та нар ч гэсэн өөртөө амьдралыг ингээд эргцүүлээд харахад маш хурдан цаг хугацаа өнгөрцөн. Гэхдээ бидний амьдралд одоо туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, бидний амьдралд одоо туулж өнгөрсөн жаргал, зовлон тийм бүх энэ үе мөчүүдийг ингээд бодоод ингээд үзэхээр бас амьдрал айгүй урт байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ одоо амьдралд чинь ерөөсөө маш олон одоо маш мэдрэмжтэйгээр ер нь амьдарч иж хүн ер нь амжилтанд хүрэх юм байна. За ер нь тэгээ амжилтанд хүрнэ гэдэг чинь угаасаа хүн болгоны хувьд маш өөр хүнийг амжилтыг хүн ер нь тодорхойлж идэг те. Тэгээ тэр талаар угаасаа дараад нь тусдаа бичлэгээр ярина. Энэ сугаараа ер нь дамжуулаад хүний ер нь амьдралыг бий болгож байгаа хідэн одоо чухал хүчин зүйлсүүд байгаа. Тэр зүйлүүдийг одоо задлаа шинжилж яг өөрийнхөө амьдрал дээр туулж одоо үдсэн тэр туршлагаасаа хуваалцаад одоо явахыг хүссэн. За тэгээ мэдээж хоол энэ сэтгэлийн дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг одоо үнэхээр одоо чухал сэдв байна. Тэр одоо дотоод сэтгэлийн амар амгалантай байж хүн ер нь цаашаа одоо амьдралд маш олон одоо хэцүү зүйлүүд одоо ирнэ тий хүний амьдралд одоо маш олон зүйлүүд тохиолддог. Унах цаг маш их байгаа. Унчаад босмооргүй байдаг цаг үе маш их ирж байгаа. Тэгэхээр бас энэ бичлэгийг одоо сувгийг одоо өсвөр насны хүүхдүүд бас үзээсэй одоо эцэг эхчүүд үзчихвэл бас өсвөр насны хүүхдүүд үзээсэй гэж бодож байна. Ягаад гэвэл би ч гэсэн өөрөө гэд мэдээлэл амьдралын туршлагагүйгаас болоод хүн чинь ер нь яг амьдралынхаа туршлагаас ер нь ингээд суралцаад тэрнээсээ ингээ ухаарад ингээ явдаг. Их сургууль сураад бол ерөнхий мэдээллийг мэдлэгийг өгдөг. Америкт би их сургууль төгссөн. Бизнесийн удирдлагаар Америкт 4 жил суралцаад тэгээд төгссөн. Сурсныхаа сургуулаа төгссөний дараа дахиад 4 жил нийт Америкт 8 жил амьдарсан. За тэгээ 8 жил амьдарч байгаа хугацаанд одоо давхар хувь хүний хөгжлийн сургалтын бас хичээлийг аваад Bob Proctor гээд одоо дэлхийд дахинд алдартай одоо хувь хүний хөгжлийн биш гэхдээ тэр чиглэлээрээ бараг 60 гаруй жил багшилсан маш тийм алдартай Bob Proctor гэдэг хүний сургалтанд суугаад тэр хүнээс би одоо маш их юм сурсан. Тэгээ бас энэ одоо сурсан зүйлээ ингээ яагаад заавал ганцаархнаа ингээд яг мэдээд ингээд байх гэж ер нь хүмүүст одоо бас хэрэгтэй мэдээллийнээс хуваалцах хэрэгтэй байх гэж одоо би бас энэ талаараас ярилцъя гэсэн бас бодолтойгаа. Тэгэхээр та нар ер нь бол энэ за тэгээд давхар за өмнө одоо Америкт сургаасан Европын улс орнуудаар бас аялсан. Тэгээ баг дэлхийгээр баг нэлээ одоо олон улсаар аялсан одоо бас тийм туршлагатай байгаа. Тэгээд аялын талаар ч юм уу сургуульд суралцсан талаар эсвэл Америкийн талаар ч юм уу эсвэл энэ хувь хүний хөгжлийн талаар гэх мэтлэн одоо энэ зүйлүүдээс бас асуулт асууж болно гэж ер нь амжилтанд хүрэхийн тулд хүн хамгийн нэгдүгээрт эрүүл сарвал байх хэрэгтэй. Хүний бие өвдөөд биений ганцхан эрүүл сарвал биш тий оюун ухааны сэтгцийн эрүүл сарвал гэж бас асар чухал ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр ерөөсөө амжилтанд хүрэхийн тулд мэдээж оюунаараа эрүүл байх хэрэгтэй, биеийн хувьд ч гэсэн эрүүл сарвал байх хэрэгтэй. Тэгэхээр биеийн хувьд дасгал сургууль мэдээж хэрэгтэй. Дасгал сургуультаас гадна хоол
бас айгүй чухал идэм билээ. Тэгээд энэ талаараа бас дараагийнхаа бичлэгээр бас та нарт дөрөв сонирхжвэл чөлөөдөө ингээд асуулт асуугаад сонирхсан юм асууж олно. Тэгээд тэр сонирхсан юм дээр чи үндэслээ ер нь дараагийнхаа бичлэгийг тэр сэдвээр нь оруулж болно. За тэгээд бас нэг ярихыг үнэхээр хүсэж байгаа сэдв бол Солонгос улс. Солонгос улсын хөгжил бүр үнэхээр гайхалтай. Би Солонгос энэ талаар бас дараагийнхаа бичлэг дээр тусгаарчлан гаргана. Суралцах зүйл маш их байна. Энэ улс бүр нүдэн дээр бүр арай л их хөгжиж байна сайн талаараа. Бүр үнэхээр мундаг бас. Тэгээ Америкт гэхдээ би 8 жил Америк улсыг ер нь хүмүүс ер нь шүтдэг тий. Босод бүхэл улс орнуудыг Америк гэхээр л айгу мундаг гэж хардаг. Гэтэ яг миний одоо туршлагаас амьдралын туршлагаас хараад би 11 удаа Солонгост очсон. Гэтэ яг богино хугацаагаар 3 сар ч юм 2 сар дандаа амралтын зорилгоор Солонгост очижсэн. Тэгээ харахад ерөөсөө улсынх нь бодлого Америкаас илүү байна. Солонгосын улсын бодлого хүмүүсээ одоо хөгжүүлж байгаа тэр бодлого нь үнэхээр гайхалтай. Энэ бол ерөөсөө ярихгүй байхын аргагүй сэдв байгаа. Тэгэхээр энэ одоо сэдвээр бас дараагийнхаа бичлэгээр бас оролцоно гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр та нартайгаа дахин уулзъя. Тэгээд энэ сувгийг минь дэмжээрэй гэж хүсье.